Хятадын одоогийн хамгийн сүүлийн үеийн бодлого бол эдийн засгийн ямар нэгэн боломж гарангууд Монголыг одоо өөр юм мэдэл авах бодлоо. Энийг бол элен далангүй судалгааны сэтгүүлүүд бичиж байгаа. Улс төрийн шинжлэх ухааны Америкийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Самуэль Филиппес Хантингтон иргэншил хоорондын мөргөлдөөн шинжилгээдэн буй дэлхийн дэг журам хэмээх стратеги судалгааны бүтээлд эдийн засгийн хүчрхэгжиж цэрэг армийн зардлаа хэд дэгэн өсгсөн хятад улс хилийн маргаантай хөрш орнуудаас Вьетнам, Японы усан хилийн бүсэд бүрэн хяналтаан тогтоох болсноо зарласнаар мөргөлдөөн эхэлнэ. Улмаар шатлан өргөжиж Дорнот ба Төв Сибирт үе олон хятад зуршигчид илгээн. Хятадын хараат байдлыг эсэргүүцсэн бодлого Монголд дэгдэн. Орос хохирлыг багасгахын тулд Монголын өмнөд хэсгийг хятадын бүрэн хяналтанд хамруулах тохироо хийнэ гэж 1996 онд одоогоос 18 жилийн өмнө бичиж байжээ. Бодит байдал ямар байгааг та бүхэн тунгаан харцгаана уу? Би зүгээр бодоод байгаа юм л да. Тэгээ саяхан тэр Балмасов гээд Оросын нэг нөхрийн бичсэн нийтлэл тий. Байгаад байгаа шүү дээ. Тэн дээр бол их аюултай юм. Жилээс жилд Монголын эдийн засаг хятадын эдийн засагтай холбогдож байна. Саяхны хүртэл Монголын том үйлдвэрүүд Оросын хяналтанд байгаа гэж тооцож байсан бол жижиг болон дунд бизнесийг бараг бүхлээр нь хятадууд хянаж байна.